Сайн байна уу? Өнөөдөр 2024 оны 7 сарын 20-ны бямба гараг. Түрүүчийн нэг дугаараар би арьс өнгөний ялгар үзэл атаархалдаа хөтлөгдсөн John Langdon Down гэх мэт эмч нар 19-р зууны сүүл 20-р зууны эхээр Дауны синдромыг монголчуудтай холбож худал цуурхалт хараасан гэдэгт нэг зочиртойгоо гэж ярьжсэн. Тэрнтэйгээ холбоотойгоор далд ухамсарын тухай өчүүхэн хэдэн зүйл хуваалцъя гэж бодлоо. Энэ барууны орнуудын хэлнүүдэд Монгол гэж Монголоос гаралтай хүн амьтан юмс үзэгдлийн нэртэй адилхан Дауны синдромтой хүнийг бас яг Монгол гэж нэрлэдэг ижил нэр байдаг болохоор би өөрөө намайг Монголоос гаралтай гэдгийг мэдж байгаа хүн болгон намайг Дауны синдромтой хүнд тооцож харьцаад байна уу да гэж үргэлж сэрддэг, сэтгэл зүйн дарамттай амьдардаг болохоор сэтгэл зүй далд ухамсарын талаар судлах болсон. Урдчилж анхааруулж хэлэхэд насанд хүрээгүй болон энэ талаар сонирхдаггүй, сэтгэл судлалыг ойлгох ухамсараа сайн хөгжүүлж амжаагүй, ялангуяа сэтгэл санааны хямралтай үедээ явж байгаа, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байгаа бол эсвэл зүгээр амьдардаг газраас удаан хугацаагаар холдож үзээгүй, аливаа зүйлийг өөр өнцгөөс харж сураагүй, харах хүсэлгүй бол бас над шиг ийм сэтгэл зүйн дарамтгүй бол энэ удаагийн подкастыг бити сонсоорой. Би сэтгэл зүйч эмч биш, харин орчуулагч хүн учраас энэ подкастыг сонссноос болж хэн нэгэнд сэтгэл мэдрэлийн ямар нэгэн сөрөг нөлөө үүсвэл би ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгээ анхааруулъя. Ингээд энэ дугаараа эхлэе. Барууны орнуудад сэтгэл судлал үүсээд олон зуун жил болж байгаа. Даяарчлалын ачаар өөрсдийнхөө өнөөгийн шинжлэх ухааныг дорны уламжлалт хангах болон өөрсдийнхөө мартагдсан уламжлалт хангах аргуудтай уялдуулж судалдаг, шин таамаг гаргац твшүүлдэг, нээлт хийдэг болоод нэлээд хэдэн жил болж байгаа. Ялангуяа энэ францчууд сэтгэл хөдлөлттэй ихтэй ч юу ах вэ? Өөрсдийгөө дэндүү их хянаад байдаггүй, өөрсдийгөө бусад орнуудын хүмүүсээс арай илүү чөлөөтэй илэрхийлж чаддаг юм шиг. Ном их уншдаг, өндөр соёлтой учруугийн баялагч ихтэй. Гэхдээ бүгд ишэлтэй. Миний сонгож сонсдог хүмүүс нь л ямар 67 сая хүнийг би бүгдийг таних биш. Өмнө нь дэлхийн олон дайнуудаас болоод сүүлийн үед бас алан хядагч халдлагад нэлээд хэд өртсөн учраас сэтгэл зүйн эрүүл мэндэд илүү их анхаардаг болсон хүмүүс болохоор би энэ францчуудын интернет зурагт радиоор хэлж байгаа зүйлээс нь янз янзын юм сонсдог. Саяхан ямар нэгэн саад бэрхшээл, сэтгэл зүйн хүчтэй зочрол, гэмтэл, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөний дараа сэтгэл хөдлөлөө илэрхийлж, ярьж, гадагшин гарахгүй яваад байвал тэр шарах генетик дээр нь бичигддэг ба генетикийн өөрчлөлт үүсгдэг. Жишээ нь дэлхийн 1-2 дугаар дайны хор нөлөөнөөс болж бие махбод сэтгэл санааны ноцтой гэмтэл авч исэн хүмүүсийн хүүхдүүд ач зээнаар бүр 3 дахь үеийн хүүхдүүд нь хүртэл ихэнх тохиолдолд оюун санаа, ой тогтоолт, хэл ярианы болон бусадтай харьцах харьцааны асуудалтай аутизмын гажигтай төрдөг. Харин ой ухаан, хэл яриа, сэтгэл зүйн ямар нэгэн гажиггүй төрсэн хүүхдүүд нь эрүүл мэндийн хувьд эмзэг, өвдөмтгий төрдөг. Нэг л өдөр тэр хүүхдүүд сэтгэл зүйн том цохилтонд өртөнгүүтээ эдгэршгүй өвчнөр өвчилж эхэлдэг. Жишээ нь бамбай булчирхай, зүрх судасны өвчин, амьсгалын замын астм гэх мэт мөн арьс өнгөний өвчин эсвэл диабет. Мэдээж эрүүл бус орчинд амьдардаг бол хавгаас нь өөр олон зүйл муугаар нөлөөлж өвчлүүлдэг. Харин эрүүл хооллож, эрүүл орчинд байнгын дасгал хөдөлгөөн хийж амьдардаг хүн генет өвдөд эхэлбэл сэтгэл зүйн зочрол, далд ухамсар генетикийн өвтэй нь холбож тайлбарладаг болжээ. Энийг сонсоод би ер нь эцэг их хоёрынхаа ээж аваас дээш удмынхаа түүхийг мэдэхгүй жоохон харамсалтай. Гэхдээ миний өвөг дээдс ч гэсэн их Монгол улс байтугай хүн нэг уран тэрнээс дээш бүр агууд амьдардаг байсан сармагчин байх үеэсээ ахуулаад дайнд дажин дэлхийн олон дайнууд сүүлд Манж ба Оросын дарлал ардчлалын үеийн хямрал энтерт өртөжсэн болохоор эцэг их Манж ер нь хаа нэгтээ таарч танилцаж байсан монголчууд ч ихэнхдээ хэл яриа, харьцааны асуудалтай нэрлэхүү ч юм уу, ичимхий ч юм уу, эсвэл биеэд олсон, нэг бол айгаад, бишүрхэд, болгоомжлоод байгаа юм уу гэмээр харьцаатай байдаг нь энэ нээлттэй холбоотой байж магадгүй л юм байна гэсэн бодол надад төрсөн. Мэдээж дэндүү эрсдээ суур
Амьсгалтай оронд төрсэн хүмүүс олон долоо хэмж алчиж хамаг биеийн дулаанаа алдаад хүлээж өгөхгүй тулд байглаасаа л хэлэх үгээ химнэх цохилтолгойтой төрдөг байх л та. Харин энэ нээлтийг өөр дээрээ авч үзвэл бусдын харьцаанаас болж өөрийгөө өргөлж голоод байдаг маань багадаа сэтгэл санаа гэр бүлийн хүчирхээлд дэндүү их өртөж байснаас болж үүссэн монголоор төгс төгөлдрийн синдром гэд нэрлэлчмээр доголдол юм байна. Бас миний тарих дэндүү эрт өөрийгөө хамгаалах гормон дэндүү их ялгаруулдаг дадалтай болсон юм байна гэдгийг ойлгосон. Өөрийнхөө энэ талыг зах зохиос нь мэддэг байсан. Жишээ нь сэтгэл зүйн дарамттай хөнгөлөх зорилттой өөрийн тухай 3 дахь төлөөний бие дээр тэргуй энэгуй гэж яжилж ярьж тархиа хуурах, англиар бол Eliism гэх мэт арга мэддэг байсан. Энд харин Франц сэтгэл зүйч нарт үзүүлж зүрхэлдэг цөөхөн хэдэн монгол хэлтнүүдийг хүлээж авч үзэж байгаа надаас хэлмэрчийн үйлчлэгээ авдаг эмчнэр дан улсын эмнэлгийн эсвэл зүгээр хүмүүнлэгийн тусламжийн байгууллагын эмчнэр байдаг учраас тэгж их нарийн шир юм ярьдаггүй. Тухайн хүнд яаж нөлөөлөхийг ч сайн судлахгүйгээр нэг л их нор нэм тавьшруулах юм бичиж өгдөг хүмүүс байдаг болохоор сэтгэл зүйн эмчилгээний талаар орчуулга хийнгээд тогтоогод авсан нэг их олигтой юм надад байхгүй. Харин интернет номноос илүү судалдаг болсон. Сая нэг гоё юм мэдэж авсан. Сэтгэл зүйн эмчилгээний нэг шинэ арга байгаа. Гэхдээ урьдчилаад энэ аргын тухай ярихаас өмнө юу мэдэж байх ёстой нь их чухал. Альва сэтгэл зүйн хүнд зочрол гэмтэл ямар нэгэн хүчирхээлд өртсөн хүний тарих тесвэрлэгийн аргагүй шоконд ороод цус харваад өгчихгүй тулд эндорфин, кортизол, васопрессин, 2 төрлийн адреналин гэх мэт гормонууд ялгаруулж тухайн хүний ухаан мэдрэлийн мэдээг алдуулдаг гэнэ. Байнгын давтагдмал дарамттай нөхцөлд энэ сэрэмжлэх болгоомжлох байдлаасаа гарч чаддаггүй. Өөрөөр хэлбэл тарих өөрийгөө хамгаалах бамбай үргэлж урдаа барьсаар агаад мартамхай болдог, нойргуудалд ордог, хоолны дуршилгүй, эсвэл хоолоо ихтүүлж идчихэд тэрийг эргүүлж бөөлждөг, эсвэл архит амхинд донтдог, спортоор дэндүү их хичээллэх, өөрийн сэтгэл хөдлөлийг мэдрэхээс зүхтааж үргэлж гадуур тэнэх, үдшилэг зугаалганд явах, ямар нэгэн өөр зүйлд эсвэл бүгдэнд нь зэрэг донтох, өөрийгөө янз бүрээр шийтгэж торгох, өөрийгөө гэртээ өрөөндөө хорих, энд тэндээ зүсэж яргалах гэх мэт гаж асуудалтай болдог гэнэ. Энэ байдал удаан үргэлжлвэл нэг л өдөр нэг бол галзуурдаг, нэг бол хүн дээр өвчлөдөг гинэ. Энэ үзэгдлийг сүүлийн үед Францад нэлээд нэрд гараад байгаа сэтгэл зүйч эмч Мари Эстель Дюпон гэж эмч яг өгчилж орчуулбал альва сэтгэл зүйн гэмтлийг илэрхийлж гаргахгүй бол тухайн гэмтэл генетиктээр нь хэвлэгдэж гардаг гэж тайлбарлаж байна. Хэвлэгдэж гардаг гэдгээр тэр хүүхдүүд ачцээ бүр 3 дахь үеийн үр сад нь хэл ярианы доголдолтой аутизмтай болж эсвэл өвдөлтгий, арх тамхинд дурламтгай, альва зүйлд донтдог гэх мэт болж төрдөг гэдгийг хэлж байгаа. Үүнийг харин эмчилгээний тулд эхлээд йог, амьсгалын дасгал, бясалгал хийж, биеийн тамираар хичээллэж, сэтгэл хөдлөлтөөгөө эргэж холбогдсныхын дараа эмчилгээ эхэлдэг гэнэ. Нэрээ бясалгал гэхээр л тэгж цаг алдах боломж байхгүй гэж боддог гэсэн чинь зүгээр л гэрийн ажил хийж байхдаа, усанд орж байхдаа, үсгэцгээ янзалж байхдаа, эсвэл зургтын өмнө сууж байхдаа миний энэ сэтгэл хөдлөл ер нь айдас юм уу, уур уцаар юм уу, уйтгар гуниг юм уу, эсвэл атаархал юм уу, бишүүрхэл юм уу, ер нь яагаад яаж надад нөлөөлөд байгаа юм бэ? Эннээс одоо яаж бусдын эрхэнд халдчихгүйхэн шиг зөв ангиж ирэх вэ гэж зөвхөн тэр сэтгэл хөдлөлтөөрөө төвлөрч бодохыг бас түүнийг гаргаж бичхийг хэлдэг. Тэрнээс биш цаг алдаад хийдэмээ суугаад байд юм биш гэдгийг сонссноос хойш би тэгвэл бүр бясалгалын нэг төрөл болох өдрийн тэмдэглэл хөдөлгөөгийг 15 настайгаас ахуулж хийж ирсэн юм байна гэдгийг ойлгосон. Йогыг бол сургуульд биеийн тамирын хичээл дээр сонголтын хичээл маягаар хийсээр л ирсэн. За нөгөө миний гоё гэдэг байгаа сэтгэл зүйн эмчилгээний аргыг би Наташа Калестхамэ гэдэг байгаль хамгааллаар мэргэжсэн сэтгүүлч, кино найруулагч эмэгтэй саяхан гаргасан Таны далд энергийн түлхүүр гэд өөрийн намтар дээр тулгуурласан бөө мөргөлийн хэлбэршүүлсэн шившлгүүдийн тухай номноос анх олж унсан. Барууныхан хүн ам ихтэйдээ болоод ч тэрөө янз янзын санаа их. Миний мэдих энэ францчууд хэвлэл мэдээллээс хараад байхад янз янзын юм туршиж үздэг их сониуч хүмүүс болохоор энэ
ном нь хэдэн саяараа зарагдсан гинлээ. Би бол зүгээр YouTube-ээс санаандгүй юм нэгтэй байдгийг мэдэж авсан. Алдсан энерги нөхөж авахын тулд, сэтгэл зүгээ эрүүлжүүлэхийн тулд, зөв сэтгэн бодоход нь саад болоод байгаа муу зуршлуудаас салахын тулд, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхийн тулд, бас нэг л өдөр галзуурчихгүй тулд, нэг бол хүн дээр өвчлөхгүй тулд эхлээд йог, амьсгалын дасгал, бясалгал хийж биеийн тамираар хичээлж жагаад аажмаар сэтгэл хөдлөлтөөгөө эргэж холбогдох хэрэгтэй гинэ. Миний танилцуулах гээд байгаа арга бол сэтгэл доторх хүүхдтэйгээ ярих арга. Орой унтахаар хэвтэхтэй эсвэл өдөрч байж болно. Маш тайван орчинд өөрийнхөө бага насыг дурсаад амьдралдаа хамгийн анх юунаас болж яаж шийтгүүлж хинт гомдож энерги алдаж байснаа санах ордлого хийвэл хамгийн түрүүнд ямар явдал санаанд нь орж ирэх нь гэдгийг анзаарах ёстой гэнэ. Ихэнх хүмүүс 2-3 наснаас өмнөхийг санах нь ховор байдаг гэсэн. Тэгж анх удаа хүнд гомдох үед орчин тойрон нь ямар байсан? Гадаа байсан уу? Дотор байсан уу? Ямар улирал байсан? Ямар тоглоом тавилах, ямар байдлаар хувцалсан, хин хажууд нь юу хийж байсан? Нүүр царай нь ямар байдалтай байсан? Өөрөө хэдэн настай байсан гэдгээ кино үзэж байгаа юм шиг өөрийнхөө бяцхан биеийг хөндлөнгөөс харж төсөөлөх хэрэгтэй гэнэ. Дараа нь өөрийнхөө биеийг өнөөдөр байгаагаараа тэр дурсамж руу эсвэл өөрийнхөө бага насны тухай киноны үзэж байгаа үзэгдэл рүүгээ явж орж байгаагаар төсөөлнө. Бүх болсон үйл явдлыг дэс дараагаар нь ялангуяа хэн юу гэж хэлээд ямар үйлдэл хийж яаж гомдосныг, яаж энерги булаасныг үг бүрчлэн санаад өнөөдрийн өөрийгөө жижиг өөр дээрээ очиж өхөртөж байна гэж төсөөлнө. Өнөөдрийн бие хүн жижиг өөрийгөө өхөртөж байна гэж төсөөлөх ёстой сайн уу? Зүүдлэх бол бүрч амир. Дараа нь өхөртөх үедээ жижиг өөрийгөө тэр үед ямар үг сонссон бол дээр байх байсан бэ гэдгийг бодно. Тэгэд өнөөдрийн өөрийгөө тэр үеийн жижиг өөрийнхөө өмнө очиж суугаад уйлж байгаа бол нулимсийн нарчингаа 2 гарын хатгаад тэр үед тэр жоохон хүүхэд юу сонсмаар байсныг нь хэлж өгнө гинэ. Энэ мэтчлэн эцэг их төрөл садан багш нар гэх мэт бусад томчуудад загнуулж, зодуулж эсвэл өөр хүүхдүүд ахлах ангийн эсвэл хурш айлын том ах эгч нар гэх мэт хүмүүст өөрсдөө дээрлэхүүлж байсан. Эсвэл тэрийг хөндлөнгөөс хараад сэтгэл зүйн зочрол авч исэн. Тодорхой хэмжээний энерги алдаж байсан. Эсвэл түрүүнд нь хэлсэн шиг дээд үеийнх нь дайн дажинд оролцож явсан бол тэр гэмтэл генетикт нь бас дал тухамсарт нь эдгрээгүй байгаа гэж тооцож байгаа бол бага насаа эргэн санаж энэ тасгалыг хийх хэрэгтэй гинэ. Сэтгэл зүйн зочрлоо гадагшин гарахгүй өөртөө хадгалаад яваад байвал нэг л өдөр дээр хэлсэнчлэн нэг бол сэтгцийн өвчин маягаар илэрнэ. Үгүй бол ямар нэгэн өөр шалтгаангүй эрүүл амьдралтай хүн дээр хүртэл насжилтын хажуугаар илэг ходоод арьс өнгө үе мөчнээ өвчин болж гадагшилдаг. Би энэ аргыг олсноос хойш аргач гэж далд ухамсарынхаа ачааллыг хөнгөлөх дасгал юм л да. Далд ухамсарынхаа ачааллыг хөнгөлөх дасгал. Ганц л удаа энэ дасгалыг хийж үзсэн. Яаж хийсэн гэдгийг яриа. Миний жишээнээс бүр илүү ойлгомжтой болно. Нэг орой унтах гэж хөвтөд чихвчээр энэ дасгалыг удирдах хийлгэж байгаа хүний хэлж байгааг сонсоод дагаад хийсэн. Багтаа анх удаа хинд яаж гомдож энерги алдаж байснаа бодсон. Миний санаанд орж ирсэн хамгийн анхны дурсамж намайг 3 настай байх үеийнх. Энийг би нэг ирж хаж өөрийгөө заваагаагүй. Угаасаа намайг цочирдуулсан үйл явдал хар мянгаараа. Манайх тэр үед гэрт амьдардаг байсан. Манай ээж жирэмсэн. Би айлын том нь ээжтэйгээ өдөржин хойлохнаа үнждэг. Ээж оёлын машин дээр их юм ойдог. Би бүр нэг удаа босоход нь өөрийг нь дуурайж оёлын машинаар нэм ойж тоглох гэж зүүн гарынхаа ядам хурууг хумстай нефт ойж иснаас сонсон. Одоо миний тэр хурууны хумс дундуура нуглаастай юм шиг ургадаг. Тэрийг гэхдээ ээж тэр үед мэдээгүй шиг санаж байна. Би угаасаа загнуулж задуулахаасаа айгаад уйлдаггүй, юм дуугардаггүй хөхтэйсэн. Тэм жоохондоо айдаг байсныг нь бодохоор тэрнээс сэтгэл зүйн гэмтэл авсан байсан нь ойлгомжтой. Одоо ямар танах биш. Намайг тийм жоохон байхад хүртэл намайг төрүүлсэн 2 хүний хооронд нэг тийм драмын жүжиг шиг юм болдог байсан нь миний санаанд орж ирсэн.
Би тэгээд энэ дасгалын дагуу тэр 3 настай жоохон өөр дээрээ очиод за чи наашаа хардаа. Буруу юм хийсэн гэж өөрийгөө битгий зэмэл. Хүн болгон хөөхд байхдаа эргэн тойронд байгаа юм болгонд хүрч үзэж, дахин тоглож үзчихэж өнгө хэлбэр таних чадвартай болдог. Томчуудын хийж байгаа болгоныг чи ийм жоохон болохоор яг дуурайж адилхан хийж чадахгүй. Чи өөрөө харж байгааз ижигээ дуурайж юм аях гэж хурууга гэмтээчлээ. Одоо хурууга хан тавих ёстойг тогтоож авсан бол энэ оёлын машинд дахиж битгий хүр. Том болохоор л юм ойж сур. Одоо бол өөрийнхөө тоглоомудаар тоглол. Харин томчуудыг сайн ажигла. Томчууд чамайг загнаж замдруул битгий гомд. Наад бол чинь ихэнх нь өөрсдөө хэлэх үгээ зөв сонгож сураагүй. Өөртөд нь тэднээс илүү том ахмад хүмүүс зөв ярихыг зааж өгөөгүй гэж магад. Томоотой байхгүй бол арсаж уулна шүү. Дөрөв мөчөр чинь мөчлөд хогдор хайсан байсан ч миний дур шүү гэж загнаж байгаа бол яг тэгнэ гэсэн үг биш. Зүгээр л өөртөө хүүхэд байхдаа сонсож байсан юмаа л чамд давтаж хэлж байгаа. Дээрэс нь өөрсдийнхөө ямар их юмнаас айж байгаагаа гаргаж хэлж байгаа царай нь загнуулна, зодуулна гэж үргэлж айхгүй тулд юмд хүрэхээс өмнө би энд хүрч болох уу? Би энүүгээр тоглож болох уу? Би тань шиг ийм юм хийж сурыг та зааж өгч чадах уу гэж асууж сур. гэж жоохон өөртөө хэлж гин гэж өөрийгөө төсөөлсөн. Тэр 3 настай жоохон би ийм л юм сонсох хүсэлтэй байсан байх. Маргааш нас нь л миний доторх хар буглаан дундаас нэг хар буглаа ховхорч шиг болсон. Саяхан нэг хамаатны дүү маань намайг эрхэлж чаддгүй юм байна гэж бодсон юм шиг. Том эгч нар эрхэлж чаддгүй гэж энэ танд хэрэг болох ах гэж явууллаа гэд эрхлэх аргын тухай нэг YouTube видеоны линк явуулсан байсан. Тэр дүүдээ эгч нь эрхлэх насан дээр эрхэлж чадаагүй. Одоо харин өөрийгөө ингэж эрхлүүлдэг гэж энэ далмаар хариулъя. Миний энэ тэмдэглэлийг сонсон хүн миний хэлснийг зөв ойлгоосай. Үг болгоныг анхаараасай. Энэ дасгалыг хийж үзээсэй. Миний өөртөө хэлсэн үгийг эргэн тойрныхоо хүүхдүүдэд зөвөр эсвэл илүү ухамсартайгаар хэлж сураасай. Ихэнх хүмүүсийн хувьд та хоёр намайг төрүүлээд өсгөөд өгөөч гэж хүүхэд өөрөө гуйж агаад гарч ирчээд заваагаад байгаа юм шиг хандаж төрүүлж өсгсөн эцэгийнхээ ачиг хариул гэх ухааны сургаал айлддаг тийм шүлэг дууч олон бий. Баруунд бол шал эсэргээрээ хүүхэд төрүүлж өсгөнө гэсэн сонголт хийсэн хүн өөрсдийн эцэг эхийн үүргийг зөв биелүүлэх ёстой гэсэн хандлагатай байдаг. За ингээд энэ удаагийн подкастаа өндөрлөе. Би энэ доор энд дурдгдсан хүмүүсийн нэрнүүдийг тэмдэглэж, Франц, англи хэл мэддэгт нь хэрэг болж магад. Тэр сэтгүүлч, кино найруулагч эмэгтэй ном удахгүй англиар хэвлэгдэнэ гэсэн.